Өдрөм guys Plus Talk-ын 3 дугаар дугаар бичигдэж байна. Энэ 3 дугаар дугаар 2 дахь удаага бичигдэж байгаа гэж битэрсээ яг хийж дуусаад харсан чинь юугаач асаагаагүй байсан байна. Тэгэхээр дахиж бичигдэж байгаа. Тэгээд илүү гоё зохион байгуулалттай ярина гэж. За окей. Юунаас эхлэе? За биткойн крипто ертөнц юу нь юу болоод тань сүүлийн үед ханшид өөрчлөлт хамгийн сүүлд оруулсан нөгөө нэг маркет өөр юу араас ханш юу нь яаж хөдлөв одоо яах гэдэг гэдэг талаар ярилцъя гэж бодлоо. За биткойн Plus Talk 2 дээр буюу нэг 8-9 хоногийн өмнө хийж яхад нэг апдейт өгч яхад ханш бол нэг энэ хавцаа явьжсэн тий. Энэ хавцаа явьжсэн. Энд баг гараагүй нэг яг юм том зүуд татцсан. Тэгээд нэг энчээ явьжсэн баг. Тэгээ 2 сарын 10 хавцаа. Тэгээд тухайн апдейт дээр юу гэж ирж ирсэн бэхээр ханш нэг юм булш паттерн ч юм уу юм хийгээ. Тэгээд энэ хоёрын хооронд нэлээ рейнж хөдөлгөөнүүд явах баха гэж таамаглаж байсан. Тэгээд тухайн таамгийн дагуу ер нь бол нэг юм хөдөлгөөн яваад энэ хөдөлгөөний хизээ энэ хөдөлгөөн дээрээс арилжаанд орсон юм бэ гэхээр энэ хөдөлгөөнийг ер нь бол яг энэ нэг орой цэг батлагдаад энэ орой цэг батлагдсны араас нь ер нь бол нэг иймэрхүү bearish pattern маягийн зүйл үүсээд тэр паттерныхаа дагуу тийм хөдөлгөөн явах гэж байна гэдэг тэр анализыг гаргаад тэгээд энэ орой дээрээс 75500 гэдэг левел дээрээс манай пласынхаа манд сэлдсэн байгаа. Тэгээ сэл маань ч гэсэн аюу гоё ашигтай явж байгаа. Би демо мастерынхаа болон ер нь main данс нэлээ олон дансан дээр энэ сэлийг оруулсан. Тэгээд явж байгаа. Энэ дансанд энэ одоо юун дээр зүй тогтолт дээр ягаад сэл орсон юм бэ гэхээр ер нь бол 3 шалтгаан байна. Эхнийх нь биткойны чартыг ер нь бол ингээ хараад үзэх юм бол яг нэг хөдөлгөөнөө сүүлийн 120 мянгаас унсан 110 мянгаас ялангуяа унсан тэр уналтыг хийхдээ нэг хөдөлгөөнөө том цаг дээр жижиг цаг дээр аюу их давтаж явж байгаа. Тухайн давтсан хөдөлгөөн дээр бид нар юу харж арилжаанд орж байгаа вэ гэхээр ер нь бол уналтын импульс яваад импульсийн араас засвар хөдөлгөөн яваад засвар хөдөлгөөн гэхдээ нэлээд ханшийг тийм их өсгөж чадахгүй мөртлөө аюу тийм удаан тийм засвар хөдөлгөөнөд яваад тэр засвар хөдөлгөөний хамгийн сүүлийн нэг зүү татж байгаа нэг юм орой үсгэж байгаа цэг маань өөрөө ямар цэг болоод байна вэ гэхээр яг нэг юм bullish bearish pattern үүсээ тэр үүссэн паттерныхаа оройг 3 дахь юм уу 4 дахь тооч дээр арай чекэлж амжихгүй ундаг ч юм уу. Тэгээ эсвэл энийг үүсгэж байгаа тохиолдолд аюу хурдан очиж зүү татчаад буцаад доошлж байгаа юм логик ажиглагдаад тухайн үед ханшийн яг үндсэн техникэл үзүүлэлтэд юу болж байгаа вэ гэхээр ханш нэг засвар хөдөлгөөн хийх үед ханшийн идэх ер нь бол арилжааны идэх буураад ялангуяа buy талын идэх нь нэлээд буураад тухайн буурж байгаа дээр энийг хараад үзэх юм бол энэ ч арилжааны идэх буурсан тий тасралтгүй буурсан. Энийг харах юм бол нэг юм divergence юм шиг тий энэ нэг иймэрхүү divergence тий үүссэн юм хөдөлгөөн үүсээд тэрнийхээ араас айгүй тийм гинтийн хүчтэй уналт хөдөлгөөн орж ирдэг. Тэгээд тэр хөдөлгөөнийхөө бас айгүй гой баталгааг урчигдэр өгөөд тэр урчигдэр өгсөн баталгаан дээр нь сэл арилжааны хийсэн байна. Энэ гурван одоо юуг харж үзээд баталгааг харж үзээд ханш хүчтэй уналт үзүүлээд буцаад дэше засвар хөдөлгөөн явсан. Засвар хөдөлгөөн ихтэй яасан бэ гэхээр энэ чинь нэг юм шиг чиглэлтэд divergence үзүүлсэн. Энэ бол volume биш. Энэ бол арилжааны идэвхийг харуулж байгаа. Тэгэхээр дэше засвар хөдөлгөөн хийх болгонд арилжааны идэх буурж байгаа буюу ханш consolidate хийх нь багасж байгаа гэсэн үг. Ер нь бол ингээд нэг тийшээ унах магадлал нь илүү өндөр болоод байгаа. Тэгээ энэ ч бол бүр хэтрүү орж 0.82 маялаа. 2 доллар энэ нэлээд доошоо орж ирсэн байна. Тэгээ энэ зэрүүдийг харах бол орж ирээд тухайн үед гейм кросс таарсан. Тэгээд энэ нэг daily-гийн баталгаа авч орж байгаа арилжаа учраас нэг daily-гийн баталгаа авсан хөдөлгөөн ер нь бол барагцаагаар хэр урт явдаг вэ гэхээр нэг 10-аас 12500 доллар явдаг. Тэгэж хараад 75500-аас арилжаанд орсон гэх юм бол ханш энэ доош 68 руу орж ирсэн, 69 руу орж ирсэн. 75500-аас орсон гэх юм бол 6500 долларын хөдөлгөөн буюу энэ дахиад унах юм бол яг энэтэйгээ адилхан хэмжээний хөдөлгөөн минимумд үзүүлнэ гэдэг итгэл үнэмшилтэйгээр сэл ярилж байгаа break even болгоод баг зэрэг ашигтай break even зүүнний доотлын энэ хаагдсан зэг дээр нь break even тавиад тэгээд ер нь л арилж байгаа хоолт хийгээд явж байгаа. Энэ унах юм бол хаанаас орж ирэх вэ гэхээр яг энэ чинээс гэж үзэх юм бол энэ цэг энэ сэтэлээд нэг юм correction орж ирдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар яваад энэ ч орж ирнэ гэдэг хүлээлт байгаа. Тэр нь хэд гэдэг ханшийн цэг юм бэ гэхээр 64. Хэрвээ энэ 64-өө асар хурдтайгаар орж ирээд айгүй цэвэрхэн хөдлөөд орж ирсэн тохиолдолд тэгээд энэ ч нэг тийм зүү татаа шууд буцаад татчихгүйгээр нэг юм хадгалаад орж ирээд энэ ч нэг байгаад ч юм уу нэг юм жижиг цаг дээр яг энэ процессыг хийсэн нөхцөлд энэ жарлуу орж ирнэ гэдэг дээр бол ер нь бол айгүй боломжтой easy арилжаа байх магадaltaй гэж харж байгаа. Тэгээд энэ яг энэчнээс орж чадаагүй хүмүүс байх юм бол ямар арилжаа санал болгож байгаа вэ гэхээр дөнгөж саяхан энэ нэг цагийн candle дээр 40 минут өмнө энэ нэг цагийн candle хаагдах үед нь
биткойн дээр нэг сэл арилж нээсэн. Тэр арилжааг яагаад нээсэн бэ гэхээр бас ханш 4 цаг тэр хийсэн энэчнийг импульсийн тал хөдөлгөөн байгаад бол тэр тал хөдөлгөөнийхөө коррекшн хөдөлгөөнийг одоо хийж байгаа харагдаад байна. Яг энэгээр. Тэнгүү тэр коннекшн хөдөлгөөн дээр юу болж байгаа юм бэ гэхээр ханшийн үйл юм асар ихээр дроп хийж байгаа. Тэр дроп хийж байгаа үед ямар нөгөө талд ханшин дээр юу болж байгаа юм бэ гэх юм бол ханш баг зэрэг өсөлт үзүүлж байгаа. Энэ хоёрыг хараад үзэх юм бол ханш унаад унж орж ирэхдээ нэлээд хүчтэй унж орж ирээд эхний ээлжинд энэ левелж эхлээд тэгээд доошоо нөгөө түрүүний ярьжсэн цэг рүү унж орж ирэх магадлал нэрээ өндөр юм болоо гэдэг логиктой нэг юм хоёр дахь харилж байгаа дүрм нээцэн явж байгаа. Тэгээд ерөнхийдөө биткойны хөдөлгөөн яг юм нэг импульс яваад хоёр дахь импульсийнхаа коррекшнийг хийж байгаа нөхцөлд яаж явдаг вэ гэхээр айгүй урттай юм. Ерөөс ингээл айгүй урттай ороод ирдэг. Тэгэж чадахгүй ингээд эн чинь нэг equal бором хийдэг ч юм уу те дабл бором хийгээд тэгээ эндээсээ нэг зүү дотор буцаад ингээд өссөн тохиолдолд бол эннийхээ тооч руу арай хүрэхгүйгээр дахиж нэг юм энэчнээс нэг daily-гийнхаа нөгөө нэг юг харж агаад daily юм уу 4 цагийнхаа confirmation-ыг харж агаад дахиж sale-ийг нэмж болно гэдэг юм төлөвлөгөө гарч ирж байгаа. Ер нь бол нөхцөлд энэ левелийг зэтэлж гарч ирээд ингэж яваагүй тохиолдолд хаанаас сэлдэж 60 хүртэл барих вэ? Хаанаас илүү гоё sale position-д нээж болох вэ гэдэг тэр левелүүдийг л хайгаа яваад байгаа гэсэн үг. Тэгээд яагаад энэ хөдөлгөөнийг энтэй айгүй ингэж одоо хослуулж гэх юм уу? Адилтгаж хараад байгаа вэ гэхээр жижиг цаг дээр ч том цаг дээр ч гэсэн ер нь бол яг иймэрхүү хөдөлгөөнүүд хийгээл нэг юм 3 левел үлдээгээл доороо орж ирэл юм паттерн 3 левел үлдээлээ доороо орж ирэл паттерн зэтлээ гэдэг хөдөлгөөнийг хийгээ яваад байгаа. Энэ хөдөлгөөний хамгийн сүүл хизээ хийжсэн бэ гэхээр daily chart-а гаргаж ирээ хараад үзэх юм бол 22 оны уналтаас 22 оны нэг all time high эндээс доошо 19,000 орж ирсэн 16,000 орж ирсэн энэ уналтын энэ хөдөлгөөнтэйг нь айгүй адилтгаж харж байгаа. Тэгээд одоо аль хөдөлгөөнүүд маань явцсан байгаа вэ гэхээр энэ хөдөлгөөн бол явсан, коррекшн орж ирсэн. Энэ хөдөлгөөн маань явцсан. Одоо яг энэ цэг дээр байгаа буюу энэ цэгийг ингээ хараад үзэх юм бол яг түрүүний хөдөлгөөн байгаа сте. 1 точ, 2 точ, 3 точ. Тэгтээ 4 дахь точ дээр арай өрлөгөөр доошо орж ирээд сэтлээ доошо явчихдаг. Тэнгүүд одоо ханш ч бас яг нэг тийм хөдөлгөөн гэдэг байгаа штэ. 1 точ, 2 дахь точ, за 3 дахь ингэж тооцох юм бол арай өрхгүйгээр ингэж орж ирээд тэгээд доошо сэтлээд энэ зүг рүү орж ирдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар хөдлөх юм болоо гэдэг ер нь бол хүлээлттэйгээр биткойн дээр сэл арилжаанууд нээсэн. Үндсэн сэл арилж байгаа бол daily дээр оруулсан байгаа учраас break even hold нэг цаг дээр нээсэн арилж байгаа. Still bearчлаа. Ямар ч ийшээ орж ирээд энийг сэтсэн нөхцөлд break even хийн гэдэг төлөвлөгөөтэйгээр арилжаанууд тэр нь ороо явж байна да. Тэгээд биткойн dominance-ыг хараад үзэх юм бол бас weekly арчтөө сүүлийн 7 хоногийн хугацаанд биткойн dominance дээр бол ер нь сүүлийн хэдэн сарын хугацаанд бол нэг сүртэй яг нэг энэ миний үйл тоовол нэг энэ хавцаа тий range хөдөлгөөн үзүүлж байна. Энэ аль нэг тийшээ буудвал буюу доошоо буудах магадлал нэрэ өндөр юм болов уу гэж хараад байна. Яагаад вэ гэхээр биткойн өөрөө уналт хараад байгаа учраас хүмүүс биткойн унах тусам магадгүй худалдаж авдаг хүмүүс байгаа. Гэхдээ уналт нь хитгэхийн хүчтэй ороод ирэх юм бол маркет дээр нөгөө айдас нь ихсээд хон айцыг дагсан тэр нөгөө нэг сэлүүд асар удаан барьсан байгаа. Одоо ч ашигтай позитив байгаа хүмүүс байгаа. Тэр сэлүүд орж ирээд биткойн dominance буюу нийт зах зээлд эзэлж байгаа койны биткойны одоо дамгаалыг багасгаад зөрөө тэр дамгаал багассан үед хүмүүс биткойныг зараад юу болгодог вэ гэхээр энэ дээр нэр аяа гэж биткойн ер нь бол хүмүүс ямар нэг exchange дээр зарлаа гэхэд угаасаа Tether юм уу stable coin л болно. Ер нь бол биткойн, Ethereum ч юм уу биткойн to одоо Solana гэдэг ч юм уу тэр pair дээр зардаг хүмүүс айгүй ховор их. Угаасаа л баг за хар тоогоор хэлэхэд л баг минимум да 90-10 гэдэг харьцаатайгаар хүмүүс stable coin болгодог учраас нийт зах зээл дээр эзэлж байгаа биткойны dominance унаад зөрөөд нийт зах зээл дээр эзэлж байгаа stable coin-ы буюу одоо stable coin-ы одоо явж байгаа хаан чин Tether байгаа шүү дээ. Tether-ийн хэмжээ нь одоо ихсэх юм болов уу гэж харж байгаа. Тим хүлээлттэйгээр л одоо ярьж байгаа нэгсэн байж энэ да. Warren Buffett шиг л хамаг нэг позицидаа дараал бэлэн мөнгөтэй тий баг хизээ хэмжих бол гээл тий бүр унахаар навыг гэдэг ч юм уу тий. За алтны ханш маш сонирхолтой дүр зураг харагдаж байна. За
За пласток нэг дээр ярьжсэн байхаа. Ер нь бол 5000 гэдэг түвшин бол нэлээд чухал түвшин байсан. За тэгээ энэ дээр бол ингээд ийм паттерн үсгээд энэ паттерныхаа дээр ерөөхдөө бол тестлэгдээд за ханш дэш явсан мөн 5000 гэдэг түвшинээр бол нэлээд чухал левел байсан. За тэгээд юу болвоо? Сүүлийн нэг 2 өдөр читэр юу болвоо? Читэр юу болоо? Читэр юу болоо гэдэг. За мэдээж хэрэг нэг дайны нөхцөлтэй холбоотойгоор бол Америк улсад бол инфляц нэлээд өндөр гарч байна. Тэгээд үүнтэй холбоотойгоор бол Төв банк бол нэлээд хогш байр суурьтай. Бодлогын үг энэ жилдээ ерөөхдөө өмнө нь нэг удаа ерөөхдөө буулган гэдэг хүлээлттэй байсан бол одоо бол ямар ч одоо тийм буулгах нөхцөл байдал байхгүй. Илүү хогш одоо байр суурьтай байна гэдэг мэдээлэл хийсний дараагаас бол ер нь бол ханш бол нэлээ унж орж ирсэн. Тэрнээс өмнө бас ханш яасан бэ гэхээр ер нь ингээд өмнөөс онцсон байсан. Өмнөөс онцсон байсан. Юу болсон бэ гэхээр ер нь ингээд дайнд өөрөө Америкч өөрөө илүү төлхөө орцож байгаа. Тэгээ энэтэй холбоотойгоор инфляц өөрөө өсөд ийн гэдэг ерөөхдөө бас ингээд зах зээлийн хүлээлтээр ирэхэд бол бас нэлээ ханшиг бол 5000 гэдэг чухал түвшин бол нэлээд доош эслээд ороод ирсэн. За тэгээд ингээд ер нь бол тэгээд нөө Strait of Hormuz-гийн бас нөхцөл байдалтай холбоотойгоор утаагаар бол хашид бол нэлээ одоо чухал нөлөө бол үзүүлж байна гэж харж байна. За ер нь цаашдаа яг миний харж байгаа өнцөг бол энэ за яг энэ алтай юмсаа яг ингээд тийм чухал левел дэрхийн зүүнний түвшин яг ингээд хинцсэн шиг ингээд шалгаад яваад байдаг. Ингээд 4500 дээр хэлсэн энэ зүг бол бүр ингээд яг шалгаал дэшээ ерхий коррекшн бол орж ирж байна. За өмнөх уналтаар бол нэг хүчтэй орж ирээ буцаад ингээд коррекшн орж ирсэн бол одоо энэ дээр бол би ихэд бол одоо энд нэг юм бас өмнөх хайр лоуийн түвшин байгаа даа нэг 4750 гэдэг орчим түвшин дээр. Тэгэхээр ханш бол энэ аваас ингэж нэг коррекшн ороод буцаж нэг ингээд нэг иймэрхүү байдлаар дараагийн нэг 7 хоног ч юм уу явах болов гэж хараад байна. За тэгэхээр энэ түвшин эсвэл энэ ингэж ч юм уу ингэж орж ирээд энд нэг юм орой үсгээд за энэ дээр ингээд ерөөхдөө бол гарч ирэх ч юм уу нэг иймэрхүү нөхцөл байдал бол харж байна. Ханш бол тэгээд яг ийм нөхцөл байдал үүсгээд за ер нь бол ингээд нэг 60 одоо буцаад 5000 гэдэг түвшин шалгадаг ч юм уу нэг иймэрхүү дүр зургаас байж болохоор тэр харагдаж байна. 4500 гэдгээс доош бол газар үгүй л гэж байгаа юм шүү дээ. Тийш явах нөхцөлгүй гэж үзэж байна. Тэгээ ер нь одоо буцаад ханш ингээд нэг юм дабл ботомагийн паттерн үсгээд ороод ирвэл одоо энэ бол бас одоо дээшиг бол энэний нэлийн томхон коррекшн бол орж ирэх болов гэж хараад байгаа байхгүй. Одоо 5000 гэдэг түвшин лөө. За тэгэхээр дабл ботом үсгэжүүл эндээс бол ханшиг бол нэлээсээ байх боломжтой. За макста энэ авцсан. Actually энэ сэтэрчүүл дараагийн нэг чухал level бол 4400 дээр байгаад байгаа. Тэгэхээр яг дүр зургийнхаа хувьд бол яг ингэж л бол харагч. За өмнөх бас уналтаа харах юм бол бас нэлээд том өсөлт орж ирчээд бас нэлээ хүчтэй коррекшн орж ирдэг ингээд дэш өссөн байна шүү дээ, тийм. Ингээд ч юм уу нэг баг энийг хийгээд байгаа юм шиг тийм. Тий. Иймэрхүү ерөөхдөө таамаглалтай байна. За. За тэгээд ер нь ингээд бас ханшиг яг суурь талаас нь харуул. За ер нь ханшиг юу илүү унах вэ, юу илүү өсөх вэ гэдэг талаас хэдүүлээ харцгаая. За мэдээч хэрэг бол Федийн одоо бодлогын үгийн одоо бууруулах тэр одоо юу бол байхгүй болсон. Тэгэхээр энэ бол лапс гэдэг тийм. Энэ бол мэдээж хэрэг хашид бол нэлээд сөрөг нөлөө хашид унах нөхцөл үүснэ. За мэдээж геополитикийн нөхцөл байдал байгаа. Ялангуяа одоо Трампын Ираны нөхцөл одоо муудаж байна. Ер нь бол утгагүй дууснаач гэдэг юм уу те. Энэ бол өөрөө хашид бол нэлээд унах нөхцөл. Мөн дээрэс нь бол одоо хаш нэлээд өссөн. Одоо газрын тусгай хаш нэлээд өссөн байгаатай холбоотойгоор өндөр инфляц нь өөрөө эргээд алтыг унгах нөхцөл үүсгээд. Яг тэгэхээр Америкч гэлтүү ер нь бол одоо энержи салбарт бол нэлээд хүнд цохилт орж иж байгаа гэж судлаачид бол хэлж илээ. Тэгэхээр энэ өөрөө инфляцийг нэлээд өсгөж байгаа дүр зураг байна.
За нөгөө талдаа ханшиг юу илүү өсөх вэ гэхээр за мэдээж энэ Ираны дайн илүү хурцнал байдалд орж ирвэл. За мөн бол одоо энэ дунд Middle East те энэ эдний одоо ерөнхийдөө бол зэргүүд геополитикийн нөхцөл байдлууд нь илүү хурцтаад одоо ингээд нөхцөл байдалд бол нэлээд ханшиг бол нэлээд өсөх. Ер нь ойрын үед бол нэмэрхүүл нөхцөл байдлууд илүү хүлээгдэж байна гэж хараад байна. За долларын индекс дээр бол яг ханш бол нэлээд сайн юу бол барайл тренд. Энэ трендийг бол нэрээ гэрч. Би доош орлож ирсэн. За окей. За ингээд харах юм бол ер нь бол ханш бол яг ийм channel үүсгэсэн. Баг цаг дээр 4 цаг дээр ирэхдээ channel үүсгэсэн. Ирэхдээ channel-ийн одоо dot trend line бол нэлээд ханшиг бол нэлээд сайн барьж байгаа дүр зураг харагдаж байна. За эндээс ингээд нэг харчвал ер нь бол гоё үйл харагдаж байна да. За ер нь бол 99-500 дээр бол нэлээд сайн спорт бол байгаа юм байна. За ингээд ирэхдээ барьчихсан бол ханш дахиад channel-ийнхаа дээд түвшин хүртэл өсөх нэлээд сайн нөхцөл байдалтай л харагдаж байна да. За ярилч. За энэ дээр нэг апдейт өгөх шаардлага байхгүй гэж шах. Би эндээс яг энд явчихсан. Тэгээд 3 сарын 10 гэдэг чинь ханш энд явчихсан юм. Энд явж байхад нь би доош орж ирнэ гэдэг дээр ийм зүг орж ирж ингэж татаад дэшээ шууд гавтаад татаад дэшээ яваад ингэ ирсэн байгаа юм байна. Дэйли дээр. Окей. За тэгвэл долларын индекс дээр ган болтын санаа яллаа. За. Чи ингээд ер нь алтны ханш дээр ер нь их анзаарч ирсэн үү? Алтны ханшин дээр нэг ийм зүйл тогтлоо аюух надаас зүйлүүд харагдаад байгаа. Харагдаад байгаа ч гэж яах вэ? Ер нь нэг ийм нэг бас хүмүүсээс лээс харвал одоо нэг ингээд after уналтын үе байгаа шүү дээ. Одоо энэ уналт тий. Энэ дээр ер нь бол энэний бодлоор ханш ингээд доошоо candle зүг ба штэ. Зүгээрээ доошоо ингээд lower high хийгээд 15 минут юм. Нэг цагийн candle-аараа ялангуяа. Ингээд зүгээ хийгээл одоо өмнөх одоо lower high-ха зүгээрс огт ивдэггүйгээр ингээл яваад байвал ингээд одоо яг энэс ингээд асч л та. Өсөж байгаа юм шиг харагдаад байна. Ерхий ингээд дүр зураг инстинкт дээр их юм. Гэтэл яг энэ төвчнөө бариад тань гэдэг чинь ер нь бол ханш ингээд үргэлжлүүлээл унаад байх тийм одоо зүй тогтол аюух ажиглагдаад байна. Ялангуяа ийм огцон монолт үед. Тэгэхээр энэ үед одоо яг ямар үед хизээ баядах вэ гэдгийг бид нараас мэддэг болчихлоо зүгээр юм шиг. Мэддэг болчихсон шүү дээ. Мэддэг болчихлоо. Тэ яг хаа ерхий гинтийн уналт орж ирсэн. Гинтийн уналт орж ирсэн үед. Тэгээ миний бодлоор бол одоо яг ингээд доошоо ингээд нэлийн уналт орж ирчээд одоо энэ дээр дахиад ингээд зүг хийгээд явчихад эндээс одоо эвдэрч эхэлж байгаа цааш одоо зүгээрээ чи ингээд эвдээд энд эвдээд тэгвэл эндээсээ буцаад ирэхэд бол ингээд лөвөө хэрэгтэй бариад орчих. Крөш орж ирнэ ч гэдэг. Зүгээр яг хүмүүсийн зөвлөлт ер нь бол ингээд лөвөө хийгээд огцон монолтой лөвөө хийгээд явж байгаа үед ер нь бол лөвөр хай гэдгийг хүлээвэл их зүгээр юм биш бол гэдэг. Зүйлийг зөвлөмөр байна. За. Би тэг юу төвшиж байгаа. Хэдэн индикаторууд хийж байгаа. Нэлээд олон юм төлөөд гэх юм уу. Анхныхын туршилт энэ. Энэ болохоор гэхдээ яг нөгөө алтан дээр юу вэ? Scalp гэдэг индикатор туршсан байхгүй. Тэгээ яг алтан дээр бол ажиллагаа тийм сайн биш үс. Яагаад гэвэл миний логч чинь тэр чигээр сэл ажиллаж төвлөрдөг. Тэнгүүд сэл одоо нэг бот нь өөрөө нэг тийм лог гэж байгаа. Тэр лог нь өөрөө сэл байхад ханш байнгын өсөлттэй байгаа ч юм ерхий бүр том зүгээр арах юм бол өсөлттэй байгаа зүйлүүд дээр ажиллагаа нарийн баг санагтаад тэгээд биткойн дээр тестэлж үзсэн байгаа. 4 цаг дээр.
За үр дүнг нь нууч дараа нь бодлоо. Тэгээд ерөнхийдөө энэ ажиллагаа нь яадаг вэ гэхээр бүх логикуудыг одоо яг нэг тоон дээр бууж болох бүх логикуудыг гаргаад тэр логик дээрээс STO гэж бичсэн байгаа нэг юм X-тэй бол бушаар зэгүүд байгааз тэр зэгүүдээс сэлдэнэ гэсэн үг юм бол бүх сэлүүдийг тэр зэгүүдээс. Тэгээд тэр сэлдсэн зэгүүдээ дандаа нэг $1000 онгод нь break even хийдэг тийм логик бэлдсэн баг. Тэгээд одоо энийг ер нь бол нэлээд бохор харагдаж байгаа. Энийг нэлээд амар гоо цэвэрлээд яг нэг тийм одоо шүн 15 минутын дээр амар босгоо ажилладаг. 15 минут 4 цаг дээр амар гоо ажилладаг байхгүй. Тэгмээд 15 минутын дээр нэг одоо шүн Нью-Йорк бидрийг унтчих гэдэг ч юм уу тий. Яг энэ логик бүрдсэн нөхцөлд надад алерт өгөөд энэ арилжааны одоо сетап чи бүрдлээ гэдэг нэг тийм юм их та 15 дээр ер нь бол тэр биткойны яг ийм явж байгаа үе чинь ханш. Яг нэг ийм явж байгаа. Яг ингэж орж ирэл буцаж татал ингэж орж ирэл буцаж татчих юм шиг болвол тий. Тэнгүүд энэ ер нь бол яг энэ буцаж ингэж орж ирж байгаа, ингэж орж ирж байгаа, ингэж орж ирж байгаа. Энэ нэг ийм хөдөлгөөнүүд байгаа зэн дотор хийж байгаа. Тэр хөдөлгөөнүүдийг бүгдээрээ дандаа хөвчлэн Нью-Йоркийн цагаар хийгдэт байгаа учраас тэр хөдөлгөөнүүдийг алдахгүй тул нэг юм зүйл төрчихөж байгаа. Амар голчвол шууд ганцаараа юм аа явлаа чи тэ ганцаараа л аяа. Тий. Алтан дээр бас нэг бас сонирхолтой bagts. Нөгөө нэг 200 EMA 50 EMA Golden Cross шүү дээ. Энд хийсэн байна. Наач Dead Cross шүү дээ. Dead Cross тий. Тэгээд ер нь одоо буцаад нэг ийшээгээ жоохон энэ одоо correction хийчихээ ингээд хашир нь хийж эхэлв. Тэгвэл тэгээ түүхийн авалт одоо чинь өмнө Dead Cross хийсэн үед тань шидэн би бомжсэн. Эсвэл Golden Cross дээр хэдэн би бүсэж исэн гэдэг нь харилцал. Тэгээ ер нь бол баг хэр барахтал гэхдээ ийм Cross ирэх үү тий. Одоо энэ дээр хамгийн сүлд Cross Golden Cross хэдэн сард гэж байна? Чинь 8 сар. 5 оны 8 сар. Яа, яг нөгөө яг хүсэлт эхлэхийн өмнөхөн Golden Cross хийсэн байна тий. За энд ингээд төсөлт хийгээд за ингээл ер нь буцаад ерөөхдөө нэг конверж хийгээл ерөөхдөө нэлээд нийлэгчээл ер нь ингээд буцаад ингээд спорт аваад явцсан. Ийм хөцлээд л хэрэгч. За одоо энэ дээр бол ингээд кросс хийгдсэн байна тий. За тэгэхээр буцаад нэг ерөөхдөө конверж хийгээд уналтын тренд бас байж болохоор том уналтын тренд бас байж болохоор гэсэн. Байж магадгүй тийм ээ. Буцаад ингээд кросс хийчих магадгүй. Тэ индикатор шууд ингээл яваад өтөр болон кросс хийж болно шүү дээ. Дид гэдгийг нь оруулаарай юмка. За. Окей. За тэгвэл энэ иймэрхүү байна. Тэгээд юун дээр зарлалын шин чанартай нэг юм хэлэхэд юун дээр MFT дээр Demo Masters гэх тэмцээн явж байгаа. Demo Masters гэх тэмцээнд яддаг вэ гэхээр за энэ ч гаргачих. 30 одоо $45 болсон. $45 төлөөд $1000 демо танс аваад тэр демо тансан дээр арилжаа хийгээд хамгийн өндөр 2 цагийн хугацаанд хамгийн өндөр өсгөж чадсан үнэ нийт бүх шагналын сан авдаг. Одоо шагналын сан 80 сая өрцөн байгаа. Бүх шагналын сан авахгүй. Эхний топ 10 хүн чинь шагналын сангаа 30%, 10%, 5%, 3 гэдэгчлээ хуваагаад авчихдаг байхгүй. Тэнгүүд нэг $100. Тэнгүүд ер нь бол нэг амар хэцүү биш гэх юм уу? Одоо нөгөө нэг өмнөх түүгүүдийн харангуй топ 10 байгаа хүмүүс нь тэгэл ер нь бол 10 дугаар байранд орсон балансаа 3000 дээр байлгаж исэн байлээ гэдэг чинь 3хан нугалахад л 10 дугаар байранд орж ирээд тэгээд $160 160,000 төгрөг төлснөө сая 600,000 боломжтой болчихж байгаа байхгүй тий зүгээр байхаар баг. Тэнгүүт тэр чинь баг ганц л авалч яг үндэ тэмцээн эхэлсэн өдөр алтан дээр нэг бай дарж хаяал тэгэл нэг жоохон явуулаад тавихад баг болохоор хэмжээтэй байгаа байхгүй. Тэнгүүт энийг жоохон өрсөлдөөнтэй болгомоор байна. Чи бас орж ирмээр байна. Би одоо миний мэдхээр манай Pepcorn-ийн сүнхүү 50 мянга тавьж байгаа. Би нэг данс 10,000 нэг данс 9,000 тавьж байгаа. Тэнгүүт энэ удаагийнх нэлээд гоё өрсөлдөнтэй болох байх гэж үзээд юм нэлийн дэвшлээд байгаа. Тэгээд мэдээ байранд орох юм бол $30 сая юм уу $10,000 зүгээр бахаар. Тийм үстэй. Тиймэрхүү байгаа. Тэгээд чи бас ороорой. Тэгээд манайхан бас имжлэг үзэж байгаа хүмүүс байвал ороод гоё үзээрэй. Чинь 1000-ыг 3000 голох бол нэр бүр нэх амар easy үстэй. Одоо 10,000-ын фандинаас аваад тэрийг $1000 алдахгүйгээр $1000 хийдэг үстэй. Тэнгүүд яг тэрнтэй адилхан систем ард нь байгаа даа учраас юу н амар easy арилжааныхаа балансыг бас томруулах гэх юм уу боломж байгаа шүү guys. Тэгээд нөгөө нэг цагийн логч юу н явж шít 71,000 дээр орсон гэдэг чинь $700 хөдөлгөөн юу н барьсан байгаа лайв эхэлснээс шүү. Окей. За тэгээд энэ арилжааныхаа 3 арилжааны апдейт өглөө. Тэгээд дараагийн
дугаараар эдрийг бас харъя. Тэр амжилттай явж тэ. Бай guys.